Хооллын дүн бол 11-р сард нэгтгэж дуусах үед илүү нарийн мэдээлэл гарна гэдгийг бол Улсын Мөрдөл статистикийн ерөнхий газраас бол мэдээлж байгаа. Өнөөс гадна аж үйлдвэр яам үйлдвэрийн нэгдсэн тоолгоо мөн явуулж эхлээд байгаа юм аа. Нийтдээ бол бид нар бол нэг 6000 гаруй үйлдвэрлэл эрхлэгчийг тоолохоор ажиллаж байна. Гэхдээ энэ үйлдвэрлэл эрхлэгч маань яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгч бол 3800 орчим байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн үйлдвэрийн одоо тоолох ажил маань одоо эхлээд бараг 10-аад хоног. Нийтдээ нэг 400 гаруй үйлдвэрлэл эрхлэгчийг бүрэн бүртгэсэн байгаа. Ер нь бол нэг 2 сарын хугацаанд бол нийт Монгол улсын үйлдвэрийг тоолж дуусна гэсэн төлөвлөлтөд ажиллаж байна. За энэ хэсэгт үргэлжлүүлээд дотоодын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл таны анхаарлыг хандуулъя. Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны мэдээллийг хануу танилцуулна. За Монголын хөрөнгийн биржийн шинэ 7 хоногийн эхний өдрийн арилжаа идэх багтаа эхэлсэн боловч